Ямар том толгойтой харагдаад байна. Жигмэд тогмэд хоёр жимсэн авч явж улиматан дочоод урдч үхэр болж. Тэвсэн та 678 сайн байна уу? За Монгол хүн та сайхан надж гин үү? Берлиний хамгийн сүүлийн халуун өдөр юм. За баяр хүргэе. За сайн байна. Подкастында урд оруулсан. За introduction явсан. Танилцуул. Битэрсээ гадаа алхаж байгаа нэг залуу олж аваад. Шууд. Окей, нэг сайхан залуу харагдангууд наа. За хэн блэ? Миний хүү өөрийгөө танилцуулна. Саунд инженер. Ер нь зурагтны ард Авган саунд нэр нь инженер гэдэг байна шүү дээ. Ер нь зурагтны ард байдаг өнөдөр орд гарч ирдэг чинь. За манай ADHD-гийн одоо эхлэхээс нь хамт байсан манай саунд инженер Тамир маань өнөөдөр оролцож байна. Вау, баярлалаа түмэ. Yes. За Тамир маань их сайхан залуу байна. Юу хийж байдаг залуу вэ? Одоо сайхан энэ сизонд гоё зочин мочин болоод Squinch-то айлиас ирэхээр авдраа авах. Хажууд минь байсан байтаач минь. Тэгээ Тамир маань орж ирж байна. За Тамир юу хийдэг вэ? Юу хийдэг лээ? Өөрийгөө товч бөгөө тодорхой танилцуулна шүү дээ. За, инженерээр сурдаг. Аха одоо инженерээр одоо дөрөвдөгөө дуусчлаа. Тавдах руугаа орж. Уул нь өчигдөр ирсэн юм шиг санагдчихэв гэсэн чинь. 2 жил болцсон шүү дээ. Тэгээ одоо хэр удаж байгаа? Ирээд. 2 жил. 2 жил бараг болчихлоо. За Берлинд ямар байна да тэгээ 2 жил амьдрах. Оо яг гоё. Бид хэд чи найзлаад бараг 2 жил гарал болж байна. Бараг жил. Тамирыг бас орж ирээд гинэ. Эрэнгүүд нь бас шууд найзлаагүй. Анх ирээл Кэрдэнтэй танилцал тэгэл Кэрдэнгээр дамжуулаад Дима Бадрал Мандуу. Кэрдэнтэй хоёр мэддэг байсан бас энэ танилцсан. Кэрдэн мөтөөр чинь нэг хамтлагч. Тийм шүү дээ. Солиорч. 3-4 жил юм. Тийм манай хүн чинь нэрээ одоо гитарч. Талын авьяастай залуу байгаа. За гитар тоглоно, инженерээр сурна. Өөр ямар байна? Сэлнэ. За тэр сэлдээ хийдүүлээ. Усан сэлдээ. Усан сэлдээ. Усан сэлдээ яг багасаа сэлсэн л дээ бараг 10 11-т гэсэн. Тэгээд нөгөө нэг том ангид 10-аас 12-т ороод төр байлаад түүнээс бол ер нь бол тасралтгүй байнга сэлчихсэн. Тэгээд 10 жилээ дуусчаад мөст орцсон байхгүй. Тэгээд сэлээд буцаад эхэлсэн чинь ер нь гайгүй болоод тэгээд энэ тентхийн тэмцээнүүд рүү явж эхлээд тэгээд мөсаа болоод тэгээд нэг 3-4 жил гаруй сэлсэн үү баг. Бүр өдөр шөнөгүй. Тийм. Тэгэл гинт буцаад сурыг гээд. Тэгээд ээж 3-4 жил сэлээл тэгээ ээжтэй ярилцаал за явъя гээл. Ээж яг наваа тэгээ сэлэл гэдэг гэсэн л та. Тэгээ би үгүй энэ ч баг одоо 24 мөрөө өрж чинь. Их сургуулаа эхлэхгүй бол гэдэг. Аха. Тэгээд гэтээ яг бүр одоо болохгүй л байгаа л та ингээ баг сэлээл. Амар даруухан болсон. Өөрөөр байж шүү. Ир залуу биш шүү. Би яаснаа яаж амьдрснаа ярих хэрчил ярьж штэ. За одоо гоё. Тэгээд гитар хизээ хаанаас юун гитар бол явчваа. Гитарт нь тэгээ бас яг анх бейс тоглож эхэлчихсэн маа. 20 онд бейс тоглож эхэлчихвал. Тэгэл маа нэг хамтлагийн нэг сайн нэцэхгүй. Тэнгис гээд нэг Америкт өссөн, Итали Америк төссөн Монгол аав ээжтэй нэг залуу байдیں۔ Скейтер амар голгодог. Скейтер үү? Тийм, скейтер юм байна шүү дээ. Тэгэл цуг хөгжин тоглож эхлэв. Тэгэл би юу ч мэдэхгүй тэгэл чи энийг тоглоо сур гэ. Би тэгэл тэрийг тоглосоор байгаа л тэгэл. Гэтэ лаг угаасаа сонсголтой ер нь урлага олгодог хөгжим сонсдог хүмүүс бол тэгээ сайхан хөгжимийг бол сурчтай юм шиг байна. Playtime аим дээр тоглолтын бас ямар хамтлагт тоглолдог лээ? Ямар хамтлагт лээ? Edge гэдэг нэг хамтлаг байгаа заяа. Тэр нь болохоор бүр анханасаа тэгээ Deep Sea Vincent болохоор сүлд Орос Кэрдэнтэй байдаг хамтлаг. Яа энэ бас сайхан халуун байна шүү дээ. Та халж гинөө. Бүр ингээл хөдөлгөө болгоно л урсаж байна. За одоо жоохон өнөөдрийн эпизод амар гоё юм тухтай харагдаж байгаа хаа. Тэр бид тэр юм маа нэг юм жижигхэн камер байдаг байхгүй юу? Манай YouTube-ээр үзэж байгаа хүмүүс бол миний сайн найз. Тийм тэгээд энэгээр ингээд бичгүүд гоё wide viewтэй бид хоёр 3 жижигхэн толгойл харагдаж байгаа шүү. Гэтэ ахтай гоё шүү. За миний хоёрыг одоо зөндөл харсан байлгүй. Хоёр ер нь өөртөө танилцуулж ирсэн юм уу?
Чи яг танилцуулгүй байдیں۔ За тэгээ яг тэр яг сүртэй бол яриаггүй яг юу хийж мэдгүй бол яриаг. чи өөрийгөө за 10 жил хаана төгсөв юу хийв? Бүр тэгж ярих юм уу? Тэгжтэй намайг ингэж яриулчаад одоо. Тэрийг баг нэг дугаар олгож оруулъя. Сүлдээ. За товчгүй тодорхой явсан. За юу яг чам шиг ярих юм ингэж. За би 10 жил шинэ үе төгссөн 2017 онд. Оо мэдгүй юм биш үү? Би бас аа одоо сонсчихлаа. Шинэ үе төгссөн. Санд би 3 сургууль салсан. Сантад бага оногтой сурж байгаа. Тэгээд Болор гэдэг нэг хятад хэлний сургууль хятад хэл сурдаг батар болоод 2 жил. Тэгээд бараагүй хятад хэл үнэхээр хэцүү хэл байсан. Тэгээд болигээд гараа шинэ үеийг ороод шинэ үеэр төгссөн. Тэгээд 17 онд МУС бас орсон. Бас МУС 1 жил сурсан. Герман явах. Юугаар орсон? Германы уул нь би олон улсын харилцаа гэж бодож орсон. Тэгсэн чинь аав ер нь чи Герман явах гэж байгаа юм бол германистээр герман хэл судлаар яв гээд би хэл судлал нь хөөе. Тэгээд хэл мэл сурсан юм биш үү? Тийм тэгээд угаасаа тэр үед чи герман хэл нуус явж ирсэн герман явна гэж шийдсэн байсан юм чинь. Тэгэл герман хэл нь Гёте метод явж байгаа л тэгээд жил МУСа дуусгаа тэгээд тэрнийхэн дараа нь 18 онд шууд герман яваад одоо тэгээд тэрнээс хойш ингээд л байж энэ да. Ингээд байж энэ. Гурлаа бараг танилцаад нөө яагаад. Гэтэ та нар тийм анзарч байгааг найзтайгаа бас яг цааглах би яг бүтэн яг би яг ямар мэрэгчлээ суртыг ямар ажилтайг гэж мэддэггүй шүү дээ. Яг нөө нэг яг танилцсан цагаас хойш юм мэддэг уурлах юм байсан. Хоёрыг бол мэдээд байгаа маарай ч тээ. Тийм. Мэдгүй хүмүүс болоос байна. За би яг вэ би чинь яла анх манай ээж мэж нөө нэг солонгос герман яваад имэдэр өссөн штэ. Тэгэхэд ханы материалын сургуульд биш ханы материалд амьдэрдэг байсан. Тэгчээд нэгдүгээр ороод хоёулаа бараг хөрш байсан юм шүү. Би ханы материалд. Тийм. Нэгдүгээр Саппорогийн ханы материал чинь хойшоо 21-р дүүрэг шүү. Тийм. Ни наан гэр ороод штэ. Гэтэ одоо барилга байдаа сайхан болсон мэдгүй л байна л да. Тэгээд Саппоро гэдэг нэгдүгээр оролтын амар газар хэвчээ тэр чинь жинхэнэ гэрөө штэ. Тэнд нэг сургууль явдаг гэсэн. Тэгээд 1-ээс 4-р анги хүртэл бүр амар буулид заяа бүтэн буулид. Тэгэл яг тэр бүжигийн дугууланд явдаг байсан чинь ганцаархнаа эрэхтэй болж үлдээ. Тэгсэн чинь хөөх юм манай багш харчаад намайг шүүрээд гимнастикийн багш шүүрээд гимнастик хичээлээ тэгж мэгж авсан баггүй. Тэгчээд тэнд хүртэл 4 хүртэл сунгуудаа манай ээж Солонгосоос ирээд сургууль солиод 3 дэх оруулын 13 дахь сургууль тэгээд төгссөн байна. Хэдэн төгслөлээ? Тэгээд би ч 2001 оных штэ. Тэр чи хизээ төгссөн. 19. 18 оны төгссөн. 18 19 юм байна. Би чи 2001 оных мөртлөө 20 он төгссөн байхгүй. 2 оны тэгээд 7 орсон. Тийм анхны 6 дугаар анги гэж яваад тэгээд би чи 20 онд 1-р сургууль төгссөн байхгүй. Тийм шүү дээ. Би чинь би 6 гаалгасан. Тийм 6 өсөрдөө. Би 5-аас 7-оор өсрээ тэгээд 12-оор төгсчихсэн. Нэг бодохгүй 12 жил болгон гэснээр манайдыг 11 жил сургасан 12 дугаар анги гэж төгсөж идэгнээс тээ. Тэгээд чиний мэдлэг чинь минийхаас муу юм биш тээ. Нэг ангис муугүй. Бид хоёрын мэдлэг дотаа наацсан дээ. Яг нэг жижиг юм дотоо. Харин яг нэг жилийн мэдлэг дотоо. Юм ярихаар жоохон мэдрэгдээд. Яа за. Одоо өвөнд гарч ирж шүү. Ийм байхгүй юу. За тэгчээд би бас яасан штэ. Их сургуульд 1 жил сурсан штэ. Мөс биш. Хүмүүл урдталт нь. Хүмүүлгийн ухааны их сургуульд олон сайн харилцаагаар 1 жил сураад сайхан ангалцаж 1 жил сурчаад тэгээд бас гэрмаа явсан. За тэр одоо хүмүүстэй харилцаа чинь сайн гэсэн үг үү? Харилцсан шүү. Харилцаад болцоо сайн шүү. Би чинь бас нөгөө нэг яадаг гэсэн нэг 10 дугаар ангид байхдаа ихтгэл тайван мэтгэлзэн юм тийм бол. Олон улс гэхээр одоо монголчуудтайгаа хэр харилцаатай байх вэ? Монголчуудтай тэгээд бас жоохон ааштай. Би чинь бол аашны туламжтай. За. Тэгээд чи одоо яг ямар мэргэжлээ сурдаг юм да? За би чинь одоо юу digital media and culture гэж явдаг байхгүй юу? Тэгвэл digital media, ер нь visual media, visual communication гэх тийм их юмнуудыг сурдаг. Гоё хичээлх тий. Айгүй тэгээд яг анх орж исэн чинь нүг 2021 онд бишээ хизээ орлоо 2023 онд орсон шүү дээ. Тэгэхээр нүг амар TikTok амар бүүн болж исэн байхгүй. Тэгээд баахан TikTok хичээл ороод тэгчээл одоо төгсөх болсон чи одоо баахан AI-ийн хичээлүүд ороод нэг тийм бүхэл байна. Тэгэл нүг яг юм өөрчлөгдөөл тий. 90 үеэрээ их өөрчлөгдөв. Тэгээд одоо он жил явах тусам одоо улам л ойлгохоо болж эхлэх юм шиг л шүү дээ. Харин би ч одоо зарим юмыг ойлгохгүй нөө. Ер нь AI хүчтэй орж ирж байна уу? Харин AI тэгээд cloud code mode тэр одоо юу чинь. Тэг угаасаа манайх бас нөгөө нэг одоо ингээд
амар их нөгөө нэг кодинг хичээл орж байгаа шүү дээ. Hardware, software хоёлоо. Тэгж яхад ер нь одоо ингээд профессорууд бол ингээд за код бичих шаардлагагүй зүгээр ойлгодог болчих гэдэг байна. Одоо бүр AI. AR ингээд бүх юмудаа хийж болно. Зүгээр наад юм ойлгодог бай. Nice. Үнэн шүү. Тэгэл нөгөө нэг хичээлүүдийн им theory internal ер нь гой санагддаг байсан юм. Танад им theory интер гэж юм орд юм уу? Яг шүү дээ. Баян тий. Баян шүү дээ. Тэгэл нөгөө нэг талбар бүгд theoryтэй л байгаа хэл та. Тэгээ яг нөгөө нэг electrical engineering болохоор ингээд ер нь бол код тэр software, hardware, math, physics бүгд. Тэгээ янз янзын юмнууд айгүй их уншина. За энэ дугаарын эпизодыг бит хоёр ер нь бол юм кино ер нь эргэж үзье. Бит хоёр дуу хөгжим их ярьсан тийм ээ. Бит хоёр парти ярьсан, бит хоёр арх ярьсан. Одоо ер нь кино ярангууд Тамир орж ирэлээс хөөрхөн түүшлээд одоо Тамир бит хоёр чалчин тийм ээ жоохон чимээгөө сууж. Тэгээ надад би нэг од дэлгийн хажууд бол кино үздэг гэж хэлэхгүй. Тийм ээ лаг л үзсэн шүү дээ. За сүүл бит надад уусаар ярих юу алах ёо. Амар халуун байна. Чи яг наран цуцнаа. Яг яриха андаа чи цаашлаад сүүлрэн шүү дээ. Зүгээр хөдөлгөөр л яа. Чи хардаа андаа тий. Тэр жоон цаашлаа сууж болно шүү. Нарнаасаа болох. Нар биш. Зүгээр амар халуун байна. Би угаасаа сэнсээ авах юм уу? Надад байна. Би угаасаа юм бэлээ. Би энгийн үнээс илүү хурдан халууцдаг байхгүй. Одоо ингэж амар сони юм яриа заяа. Миний гар дандаа халуун байдаг. За өвөлж амар сони. Наач үнэн шүү. Тэгээд би жоохон байхдаа нэг дээтэнд явжсан байхгүй. Тэр их би таард ярьжсэн байгаа. Тэгээ дээтэнд явжсэн чинь ингээ одоо ингээл эртнөө ч өөрхийн аваа өвөл байгаа байхгүй. Монголын өвөл ч хүүдэн штэ. Гэсэн чи өөрхийн намайг миний гарыг л дурлаад залах гал барьсан чи миний гар хаар шаасан да. Чи баг залууга. Би баг дурлаад цуулаад. Миний гар тэгээ жоохоо чидтэй наа чаа. Тэлэг. Тэгээ хөөрхөд 11 мэгтэй 11 12-тэй жоохон байсан. Бүр 11 10 дугаар анги гэж авах гэсэн чинь. Тэр үед чинь би өвдөгдсөн. Тэр үед бас болцоод явдаг байхгүй тий. Явна штэ би бас нэг тийм юм болцмолцоод би номын сан орж хамтаар кино үзье. 5 дугаар анги гэсэн үг 5 6 дугаар. Гэтэ нөгөө монголчин өвөл айгу хурдан орой олцдог штэ. Тэнгүүд чинь тэгээд кино бараг үзэл гараад ирэнгүү чинь. Тэгэхээр хитээсэн санахгүй найрцсан 12 13 тэр хавцалсан баг. За киногоо яриарай. Яг тэ киноч тэгэл гоё штэ. Би нэг одоо кино урлагийн сургууль сурдаг л да. Гэтэ гол нь нэг анханасаа л мэддэг гэсэн. Би бол кино хийх хүн биш. Нэг communication, visual communication, visual design энэ төр амар яг миний одоо мэрэгжил болно гэж би их боддог гэсэн байхгүй. Гэтэ кино яг урлаг талаас хамгийн дуртай юм хүмүүс мэдээж кино урлаг. Тэгэл сүүл битгээд бөөнөрөө The Odyssey үзлээ. Амар. Тэр өстой гоё киноос. Тэгэл ер нь яг хөө тэр Odyssey үзэж гарч ирчээл нэрээ үе нэг кино яриа өстой гоё киноч гоё шүү гэд яг эхэлсэн багхгүй юу. За Odyssey ямар санагдсан хоёрын хувьд? Би ойр тим кино үзэв заяа. Би зүгээр 3 цаг ингэж амаа ангаасаар авчихсан. Тэгээ ингээл суугаадсан. Би бүр энэ хоёрыг хоёр дахь үзчихсэн аахгүй манай анхны үзэл. Тэгэл би бүр ингээл реакшн хүлээгээл гоё юм арангууд ингээ тамирлан ширтээ нагаа. Тамир зүгээр реакшн байхгүй. Би бүр энэ ингээд би бүр ороод ингээ за 0 мол орно морно гэд 3 цаг юм ингээ ус тэдэн ус мус аавн гэд чивс попкорн идэхгүй заяа. Ус мос уухгүй бүр ингээ 3 цаг ингээ ам ангаа заяа. Тий. Тэгээ тэр үед нөгөө нэг дөрүлээ явжсан 2 ороо тусдаас байгаа. Бид нараас нэг өөр нэг найзтайгаа. Тэгээ би нөгөө найзтайгаа сууцаа ойлоо гэх. Тэр хоёр ч энэ хоёр цаасаж байхгүй. Би амар их жоохон миний муу тал нь кино үзэх ингээ амар их асуугаад байдаг байхгүй. Ойлгохгүй ангууд. Гэтэ миний хажуудлын өөрөө мэдгүй учраас ямар ч асуух шаардлага байхгүй. Тэгээ би ингээ байжсан эхлээд юу ойлгоод сайн бас чи ингээ грекийн ингээ түүх мөн тэгэл ингээ юм үзчихсэн. Энэ Зеус юм уу? Энэ Зеус үү те? Энэ Зеус юм уу? Энэ юу юм? Нөгөө бид дөрвийн гоолны 3 чалчаа баг энэ суудсан. Чалчаад энийгээ солиороо тэгчээд эхлээд тийрж байгаа би юм хэлж байгаа байхгүй юм чи хөөе наа чи одоо болно гэдгсэн чи урдаас чин чон гэсэн байт юм би тэрийг сонсоогүй. Азар сонсоогүй. Би өөртөө одсон явсан те. За би арайч кино театр тэгэл одоо уурлал уцаарлал юм гарахгүй л ахaltaа. Гэхдээ бол уурлахаар л гэхдээ сонсоог нугаас болсон юм. Тий. Гэхдээ за яг киноны хувьд бол яг тэр ингээд шот мотны ингээд юу юм өнгө тавилт мавилт бүр ингээд бүр юу вэ? Яг дүүнийг чарайг гүцэхгүй санагдсан. Гэтэ ер нь бас амар л эс. Гэтэ гол нь яг ийм тэг кино ингээд судлаад үзэнгүүт чи ингээд найруулагчийн хэв маяг интерес нь харагдаал ингээд бүх бүтээлүүд өөрөөр болж эхэлдэг л те. Тэг гол нь Christopher Nolan ч нугасаа тиймэрхүү юмараа амар алдартай бүх юм practical effect ашигладаг, хизээ CGI амар бага ашигладаг гээл те. Тэгэл би нэг
Memento гэдэг кино мэдхүү. Мэдэн шүү дээ. Christopher Nolan кино шүү дээ. Юу backwards явдаг. Хамгийн талаас анхны тэрийг тиймад үзүүлээд тийм үзэж байгаагүй юу? Тэр бас амар гоё кино. Нэг юм short term memory loss те. Тэгээд нэг залуугийн юмаа мартаад идэг байхгүй юу? Тэгээ шивэс дээр өөр дээр ингэ шивэс эцэг би нэг Memento гэдэг. Тэгчээд юмаа санахын тулд тэр залуу ингээд сэрчээл шууд ингээд өмнөх юм ингээд мартахаас өмнө ингээд шивэс хийсэн байдаг. Тэгээд сэрэнгүүд гişин шивэстээс ирдэг. Одоо юу яг short memory reset хийгдэж штэ. Тэнгүүд ингээд нэг шивэстэй тэгээд тэрийг уншиж ингээд юмаа сандаг. Тэгээд тийм одоо юм storytelling тэгэл энэ монтаж энэ төр нэг тийм амар юм өөр өнцгөөс харуулсан тийм кинонууд амар гоё. Тэгээд Christopher Nolan-ы хамгийн дуртай миний хувьд хамгийн дуртай кино болохоор The Prestige гэдэг киногаа. Нөгөө нэг элбичнтэй. Тийм элбичнтэй. Тэгээд яагаад Nolan-ы кинод ер нь амар дуртай? Ер нь Nolan яагаад ингэж амар од болоод байдаг вэ гэж миний хувьд бодож байгаа юм нь болохоор одоо нэг тийм амар юм юу ашигладаг. Амьдралд ойрхон одоо ийм psychological бөгөөд юм physical юмнуудыг ашиглаж кинонуудаа найруулж бичдэг. Одоо чинь Inception дээр цаг хугацаа зүүд те нөгөө нэг одоо deep dream тэгээ нөгөө нэг зүүдээ контролдох энэ төргээ юм ардаг. Тэр бол ингээд судлагдсан одоо судалж болдог одоо тэгэл deep sleep тэгээ нөгөө нэг яадаг юу дүүлээ зүүдэнд алдчих малхдаг штэ яг тэр шиг. Тийм REM sleep энэ төргээд тэгчээд Prestige дээр болохоор хэдий хоёр элбчин ингээл амар юм хиймэл юм ярьж байгаа ч гэсэн нэг Tesla-гийн одоо юмыг транспорт хийх боломжтой тийм юм physical юмнууд гардаг байхгүй. Тэгэл одоо сүүлд бас Christopher Nolan-ы 2021 оны кино Tenet гэдэг киноога тэрэн дээр болохоор бас цаг хугацаа гарна. Тэгээд яг Tenet ингээд судлаад үзэх юм бол ингээд тэр Tenet-ийн board тэгээд Египтийн нэг тийм юм судалсан юм цаг хугацааны бас байдаг заяа. Тэрийг ингээд кинондоо ингээд уралдуу одоо мэдээж одоо science fiction штэ мэдээж ингээд хиймэл юм ярьж байгаа ч гэсэн бодит амьдралдаа байх боломжтой зүйлүүдийг ингээд хослуулж янгууд ингээд амар юм storytelling-ийн амьд одоо юм ойрхон санагддаг гэх юм уу хүний хувьд. Тэнгүүд тэгээ Nolan-ы кинонууд амар гой санагддаг. Ер нь бол миний хувьд болохоор би Nolan-ы кинонуудыг хизээч нэг үзээд ойлгодгүй. Хизээч ойлгодгүй заяа. Дандаа нэг яг хоо Inception-ийн төр бол бүр үнэхээр бараг хэд 4 5 үдчиж ойлгосон уу? Би үзэж байгаагүй шүү дээ. Би Inception-ыг бол нэг 2 тоосол окей гээл. Тэгээд яг хоо Memento-г болохоор би нэг 2 үдчиж ойлгохгүйсэн. Тэгээ YouTube-ээс бичлэг үзээ. Тийм би бас яг тэгдэж штэ. Тэгээ Odyssey болохоор нэг амар юм юу бол байхгүй юм л. Odyssey ч нугасаа тэгээд бүр манай эртний өмнөх 6 дугаар үе бичигдсэн зохиол болохоор тэгээд юу ойлгоход ийм дараалалаас гарч байгаа юм л да. Юуг нь мартаад байгаа. Нөгөө сансарт нэсэддэг ч юм хүмүүстэй. Юу штэ Interstellar. За Interstellar дээр бас яг ийм сансрын би тэрийг бас үзэж байгаагүй. Одоо ингээд time warp те нэг ингээд black hole-д ороод цаг хугацаа хэрхэн хувирддаг бүгд яг ийм судлаараа яг ийм физикээр яг ийм бүр шинжлэх ухаанч гэдэг юу гэдэг вэ? Ухаанаар батлагдсан. Тэгээ угаасаа тэр киноныхон зохиолоор ярилж байгаа хүмүүс маш олон юм судалгааны зөндөл юм байгаа штэ. NASA энтэд ажилладаг. Тэнгүүд ингээд кино ингээд ийм амьд санагдж байгаа байхгүй яг ийм жинхэнэ юм шиг. Одоо жишээ нь би бас яг нэг хичээл дээр бичижсэн ийм том ч хичээл зүгээр House of Bad бичсэн бохны 20 цаас бичижсэн. Тэгэхээр тэрэн дээр яг хизээ кинон дээр гарч байгаа зүйл хизээ яг real life байх ёстой вэ? Одоо аль хаана очиод ингэж зогсох ёстой вэ гэж би яг юу гэж яг германаар хичлээ таг мартчихээ. Тэр чинь яг 2 дугаар семестрийн төрөл бичсэн. Юу гэхээр ингээд дээр үе ч одоо үед гарч байгаа ингээд хуйлтай ч юм уу те шүүх хуралмаар гарч байгаа сцентэй кинонуудыг харна штэ. Тэнгүүд яг амьдрал шиг заяо. Тэнгүүд ингээд хүн ингээд боддог яг шүүх хурал ийм юм байх та гэсэн юм одоо ингээд майндсет авч байгаа байхгүй. Тэнгүүд гэхдээ тэр яг амьдралын шүүх хурлаас өөр ах багталтай мэдээж тэнцин ингээд одоо ингээд хэтрүүлэгтэй сценүүд гарна. Гэтэ яг юм жинхэнэ юмнууд гарна. Тэнгүүд ингээд амьдрал дээр ингээд шүүх хурлд ороод үдцсэн хүн кино үзэнгүүд наашаа шаадгүй ингэж байгаа. Наач худлаа юм хизээж байхгүй энэ төр гэж яг ярьж штэ. Тэнгүүд одоо ингээд тим одоо комент авахгүй тулд найруулагч нар story writer-ууд киногоо бичихтэй аль болох амьдрал дээр байсан одоо accurate юм хийх гэж хичээж байгаа. Тэнгүүд чинь амьдрал болвол юу штэ. Хатуу штэ амьдрал бол юм шудраг бос үе зөндөө гардаг те. Тэнгүүд яг кино үзэж байгаа үзэгч нарын хувьд хизээ яг ингэж болох хэрэгтэй байдаг юм бол те. Одоо тэгэл амар deep сэдвүүд яригдэн штэ. Сүүлдэх нөө нэг Netflix-д гарсан Dahmer энтрийн надаа амьсгалаалах дөрнөөс одоо Dahmer дутаад. Өөрөө уулын саунд инженер юм. Ингээд суугаад байгаа. Би нэгсээ сонсогдсон. Зурагтаар анхудаа гарч ирээ. Тэгэхээр мэдэхгүй байгаа тийм. Тэр нөө Jeffrey Dahmer-ийн кинонд гарсан штэ. Тэнгүүд тэгэл яг тэр шүүх хурлын хэсгийг ингээл яг харуулж маруулаад тэгж байгаа штэ. Тэнгүүд яг кино Netflix-д ярьж байна. Netflix дээр. Тэр чинь бас нэг тийм амар хоррор баггүй юу ер нь те. Бас нэг юм
сэтгэлдөө ингээд дайралт өгдөн штэ. Би юу ярьж вэ? За ер нь бол тийм. Тэнгүүд ингээд Нолны кинонууд их тийм амьдрал ойрхон санагддаг нь тэр нь амар таалагддаг. За дуртай чагсайсан ганц киногоо хэлдэг. За Prestige лсэн. Гэтэ миний Letterboxd-ийн all time favorite гоё. Prestige юу? Ер нь бол тийм. Гэтэ бэжлээ миний Letterboxd ашигладаг хоёр. Letterboxd гэдэг нэг киногоо үзчихэд review хийдэг аппликейшн аахгүй. Би анх сургуульд орчоод манай ангийнхан бөөнөр ашигладаг онгод нь ашиглаж байгаа л сүулдэ тэгээд наач яг танаа киноны хэл киноны нэг community гэдэг байхгүй. Тэгчээд Letterboxd-ийн хамгийн зөв юм нь профайлер нь оронгууд хамгийн дуртай 4 кино байдаг байхгүй. 3 биш 2 биш 1 биш 4 байдаг. Тэнгүүд ингээд хүмүүс ингээд бодоо шаачдаг байхгүй. Тэгээд эхнийх нь минийх Prestige байдаг гэсэн. Хоёр дахь нь юу яадаг вэ? Tenet жилөө. Биш ээ. Хоёр дахь нь баг La La Land байдаг гэсэн. Одоо ихтэй өөрсдөө бас удсан La La Land бол гоё кино. Тэгээ гурав дахь нь Tenet, тэгээ дөрөв дахь нь бас нэг кино мэн болсон баг. La La Land юм да хоёр дахь place нь. За In Time гээд Justin Timberlake-ийн тоглож исэн. Нэг гаран дээр нь цаг өгöd байдаг. Бас амар psychological драма. Йоо, тэр кино хиттэй ч үлээд бас нэлийн дээрүүд гарчсан кино шүү дээ. Анх үзэлбэр гайхчихсан, шоконд орчихсан. Тэг яг ингээд наад захаа ингээд гам дээрх цагийг гүйж байгаа дуусч байгааг нь харж байгаа мөртлөө хүний зүгээр амьдралын цаг ямар нэг өдөр дуусна гэдгийг харуулж байгаа кино. Currency шүү дээ, тийм бас. Хүний яг амьдралын цаг секунд болгон амар үнэтэй гэдгийг харуулсан кино. Тэгээд тэр кино миний бүр яг number 1 гэж хэлнэ. Тэгээ би уусаа амар K-drama үздэг болохоор солонгос кино амар үздэг. Тэгээд нэг солонгос кинонуудаас гэх юм бол одоо яг нэрийг мэдэхгүй байна. Тэгээ монгол кино юм уу? Яа, K-drama хэрэг яг та хэдийн сэтгэлж гарах гэдэг юм. Шал өөр юм байх гэдэг. Тэгээ би монгол киног үл бодлын хулгайч гэдэг кино амар дуртай. Тэр чинь яадаг кино лээ? Яа, болсон явдал штэ. Нөгөө ерхийлэгч одоо улсыг хуурж мөнгө аваад тийм киноны фантастикийн хийж байгаа кино бас гоё шүү. Сүүлд айгүйх нэг Монгол яг түүхийн талаар манжин дарлын үе юм уу монголчууд ямар хүн амьдралтай байсан энэ тэр мөр амар кинонууд бол фантастикийн бол надад амар кино гэдэг юм санагдсан. Тамир гэдэг одоо нэг жүжигч мөртлөө өөрөө продюсер ирэх залуудаг штэ. Тэр ахын киноноор амар л та. Тэр ахын залгаа тэдний кинонод гоё. За тамирын дуртай кино. All time favorite. За Монгол гадаад хамаагүй. За Монгол гэвэл зэрэг нэмэх юм. Мэдгүй. Мэдчихэж байгааг. Дээр үн киноос тийм. Дээр үн кино тийм. Тэгээ би ер нь би 100 байнгын хөдөө эмээ дээр очдог гэсэн хэрэг. Хаана хөдөө? Булганы булган. Яг булган суманд нь. Тэгэд өвөө эмээ яг ийм зурагтаар дээр үн кинод үздэг гэсэн. Тэгээ ингээ багтаа үзсээр байгаа л одоо сая дэ үзэхэр гоё. Тэгээд нөгөө нэг тэгээд за гадаад кинодас за Blade Runner орж ирнэ. Ялтгүй. Blade Runner гоё кино. Тэгээд солонгос кинод бас амар нэг ангитай. Тийм. Солонгосны кинод чи юу вэ? All Boy-гийн киноога, Mother-гийн киноога. Mother. Тийм. Амшиг кино юм уу? Үгүй, ээжтэйгээ нөгөө юу яагаад хүн нөгөө юм солиотой. Тийм. Ивдэ. Харин солиотой биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд Parasite угаасаа гоё. Монгол нөгөө хуучин кино гэснээс юу гоё шүү дээ. Монгол дээр кинонод гоё шүү дээ. Харин нөгөө нэг Улаанбаатарт байгаа миний аав гэх тэр амар гөрөн кино шүү дээ. Нөгөө нэг ийш тийш нисгтэй биш Мятар нисгтэй байнг үздэг шүү дээ. Тий. Эсвэл шинэ жил минжилэр ч юм яг нэг юм хүүхдийн амралтаар амар их тийм монгол кино үздэг гэсэн. Тэр гоё шүү. Яа, харин би бас их тэгмэр санагдах юм. За бүр тоглоод өглөө. Говийн зэрэглээ. Яа, наач. Би ч үзэж байгаагүй. Тэр юу гэнэ. Би нөөнийг цувралж ийлээ. Pamagite наам билүү? Pamagite наамыг би бас яг кино театрт үзчихсэн. Нөгөө жоохон байхад бас юу гардаг вэ? Нөгөө нэг 3 найз. Тийм. Тэр хөөрхөн. Ямар 3 найз? 3 найз гэдэг нөгөө нэг хин 3. Тийштэй тийм. Боловсрлоо гардаг байсан. Тийм. Тэгснэ тэр нэг оюутнуудын бас нэг хідэн сэрий нэг мангар. Хизүү анги манг гэж байна. Хизүү анги бол үздэг байсан. Надад хизүү байна. Имэл харих хүлээс хүүхэд насны манайч үрээцэс цуцсгүй ясан гэрэлгээ чамда зөвхөн чамда зүрлэшгүй ариун найдан харин үгээ Чилээ биш лөө. За мэдгээр тэгсэн. 3 дахь семестр төгсгöd би тэгээд theory үзчихсэн байхгүй юу. Тэгчээд theory-н дээр нэлээд олон theory-ний судлаад Hausarbeit нь болохоор нэг бол 20 утастай цаас өчих, нэг бол
видео эссе хийх байсан байхгүй. Тэгээ би өмнө ерөөсө видео эссе хийж байгаагаа за видео эссе хийгээд Тэр нь яа дээ. бичлэг хийн яг бүр YouTube дээр бичлэг хийж байгаа шиг яг бичлэг хийн. Тэгээд яг ингээд тайлбарлаад хичээлээ юм яриад за тэгээд минийх чинь манай ангийнхан тэгээд яг та юм яриад амар тайлбарлаад юм амар юм одоо мэдлэг өгж байгаа юм шиг юм бичлэг хийж авахгүй. Би ч нэ эдитлээл дүрс мөрсийн хойлоо луулаад саундын янзмасаа лааж байгаа юм чинь. Тэгээ тэрэн дээр цаа шааж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр би юу ярьж байсан яа. Umberto Eco-гийн юм одоо semiotic theory гэдэг түнгүүд ингээд semiotic ингээд дүрс мөрс ингээд хизээч нэг ухах тунаар байдаггүй. Цаанаа өөрийн гэсэн агуулгатай, өөрийн гэсэн одоо өөр утгатай байх боломжтой гэж тэр хүний theory байдаг байхгүй. Тэгээ тэрнээр яагаад тэрийг ингээд кино урлагтай хослуулад үзэнгүүд одоо жишээ нь Everything Everywhere All at Once гэдэг Оскар авсан тасгай кино тэр үзсэн мэт. Тийм тэр үзсэн. Тэрнээр нэг тийм A13 кино тий. A24. Энэ прогресс гэдэг. Энэ прогресс Тэрэн дээр яад бах одоо юм donut shape-тэй donut-ыг гаргаж ичээл ингээд тэрнээ time warp гээл тэгээ тэр donut яг ямар утга учир ахуулж ийн энэ төргээл тиймэрхүү зүйлийг ингээд тайлбарлах боломжтой. Эсвэл бол ямар нэгэн одоо би тэрийг ингээд улбуулад видеосын дээр юу ярьсан бэ гэхээр кинонд гарч байгаа сцен болгон яг тэр үзэгчнэрийн одоо анхны үзэлээр үзэх тэр ухаан байдаггүй. Хоёр дахь үзэхэд өөр юм байна. Гурав дахь үзэхэд дахиад өөр утга учир гарч ирэх боломжтой гэж би одоо эсэг хийж ирсэн байна. Өмнө анзаарах юмуд анзаарах маягаар тийм яг зөв. За тэнгууд би хамгийн том жишээ нь юу байсан бэ гэхээр Bong Joon-hoгийн Parasite байсан. Parasite-ийг би нэлээх ярьсан. Тэгээ Parasite юу гэхээр жинхэнэ semiotic metaphor бүх зүйлийг авахулсан бүр хамгийн ер нь бол миний мэд хамгийн төгс кино байхгүй юу гэхээр одоо жишээ нь Bong Joon-ho амар олон шатыг ашиглаж storytelling хийдэг. Дээшээгээ өгсөх юм бол ингээд luxury тэ society өгчдөг, доошоо ухрах юм бол society буурдаг, ядуурлал хэлдэг гээл тэ. Киноны сцен болгон хоёр ертөнд солигдоход тэр дөр шатаар дээшээ гардаг, эсвэл шатаар доошоо буудаг. Одоо жишээ нь Parasite-ийг хоёр хойлоо үзсэн мэт. Одоо яд нь штэ. Тэр гэр бүл одоо тэр паркинг гэр бүлүүдийг ингээд бүтэн ингээд эзэлж байгаа штэ. Эзэлсний дараа одоо ингээд паркууд чинь дээр амьдэрдэг баячууд нөгөөтг чинь ямар гэр бүл лээ? Тэдний гэр бүл болохоор юм тийм одоо юм semi basement apartment амьдэрдэг штэ. Тэгээ ядуур штэ. Тэгээд орж ирээ. Тэгээд нүг яагаад те санаандгүй амралтаар нявцсан багт найралд солирчсэн чинь гэтээ буцаад хүрдэрдэн штэ. Тэгсэн чинь ингээд шууд ингээд шатаар буугаад ингээд гэрээсээ гараа зүгтдэн штэ. Тэгэл хөр хямтад яг тэр нэг sequence надаа миний дүрсэнд бүр амар одоо бүр тархин ингээд хадгалагдсан байдیں۔ Тэр гэртээ паркинг гэр бүлээс өөрийнхөө гэр рүү явахад нэг тийм 20 секунд зөвхөн шатаар явж байгаа дүрс гардаг байхгүй. Тэр ингээд тэд нар борон донд хөл нүцгэн гүгээлэн. Тэгэл ахаа шатаар ингэж гүгээл доошоо ороод ахаа шатаар яваад доошоо ороод ахаа шатаар яваад доошоо ороод гэртээ оцсон чи гэрэн живцэн байдаг байхгүй. За тэгээд ингээд амар ингээд ядуурл энтергээл ингээд гүн унцх юм бодож исэн чинь тэтний гэр бүл semi basement-д амьдардаг. Гэхдээ бүр үнэхээр газар доор орчоог байгаа байхгүй. Тэнгүүд киноны хоёр дахь хэсэг юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө нэг тэр паркинг гэр бүлийг бүр 20 хэдэн жил идээд амьдэрсэн бүр basement-ийн амьдэрдэг нэг одоо гар байгаа штэ нөгөө housekeeper-ийн нөхөр байгаа штэ. Тэд нар болохоор паркинг гэр бүл дээр нөгөөдгийнхэн гээд тэгээ тэрнийх бүр хамгийн доор орсон ийм гурван ийм society-г харуулж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд шатаж бай, юу ч бай, дараалж бай ингээд дээшлэх тусам ингээд одоо өөр ухах туунуудыг ахуулж ингээл те. Одоо чинь бас ингээд найрлцсан ингээд байж байгаа ширээн доогоор ороод нугдчихсан штэ. Тэгээд унтчихт нь ингээд газ ингээд мөглөөд ингээд гарыгаа гарч исэн чинь гинт хүүхэд нь нөгөө гадаад тоглож гэрэл сачдээ штэ. Тэнгүүд ингээд шууд ингээд аав нь ингээд зогсчихдээ штэ. Тэр чинь бас ийм metaphor аахгүй юу. Тэгээд Parasite тийм шигжигч ийм амтангууд чинь гэрэл харчингууд зогсчдаг. Тэр шиг яг тэр хүмүүс ингээд зутчихтай гэрэл гарсан шүү ингээд зогсож мохчдаг. Тэгэл амар олон ингээд ийм жижигэн детейлүүд нь тэр киног ингээд амар их баяжуулдаг байгаа байхгүй. Тэгэл Parasite бол жинхэнэ тасархан кино. Тэгээд яг нөө нэг яг хонх дараал ингээд нөө нэг халагдсан үйлчлүүлэгч нь буцаж ирээ би юм марцсан байна орио гэдэгдэн штэ. Тэр чинь бүр яг киноны яг гол хэсэг нь байдаг заяа. Тэгэл эхлээл ингээл амар ингээл ийм инээдтэй юм шиг ийм adventures юм шиг кино явж байгаа л дүн гэл хонх дараал киноны бүтэн жанр shift энэ төр хийлээл. Тэгэл энэ монтаж зантаал бүх юм ингээл амар тасархай. Parasite бол гоё. Чиний хажууд бол би зүгээр л дүрсгүүл гэсэн юм байна. Ой би хоёр хажууд бол зүгээр play. Би бол зүгээр л. Тэгээд би баг ингээ киног нь үзчихсэн мөртлөө хизээч юм бодог байхгүй. Ийм хараачгүй анзаарч. Би яг хүн ганц хоёр юм хараалаа юм л та. Ингэж бол харахгүй юм байна. Чи харсан уу? Тэгээд одоо бас
Бас одоо тэр нөгөө нэг үнэр бас ингэж яадаг заяа. Одоо ингээл бороо бас өөр утгах юмтай нөгөө нэг паркинг гэр болоо хаста бороо орлоо цэлмэг гэлээ хаста агаар сайхан байна гэж ярьж байгаа мөртлөө ясан дээр бороо нөгөө гэр бүлийн гэрийн живэлцэн байдаг. Тэгэл ингээл утга ингээл story telling гэдэг чинь team member баяждаг. Тэгээд одоо яг үнэртэй ингээл нөгөө хүүхэд нь үнрээр нь таниал хүү энэ хаач адилхан үнэртэй штэ гээл ясам дээр үнэр нь ясам дээр энгийн нэг үнэр шиг юм poverty ядуурал team member харуулж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг дөрүүд нь ингээд cross the line хийнгүүд яг дүрсэн дээр яаж гисэн яг cross the line хийдэг. Нөгөө нэг анх нөгөө нэг нөгөө хүү маань ингээд ярилцлаганд ороход ирдэ штэ англи хэл заана гэдэг Twitter хийн гэдэг ирдэ штэ. Тэгсэн чинь нөгөө нэг эзэгтэй нь паркинг ихнэр нь ингээд унтцсан байдаг штэ ширэн дээр мэдхүү унтцсан байж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг халагдаагүй нөгөө нэг өөрчлөлөгч маань орж ирэхдээ яг ингээд цонхноос харж байгаа сэрийг харах юм бол ингээд хоёр цонх ингээд нийлцсэн голд нь ингээд цонх юм зураастай заяа. Тэгсэн чинь өөрчлөлөгч нь энд нь зураасах нь энд нь паркинг нөгөө унтж байгаа ихнэр нь энд нь тэгсэн чинь цаа чин сэрэгтэй ингээд сэрэгдэг байхгүй. Ингээд сэрэгдэн штэ тэр дүрс санахгүй байна уу? Яг тэгэж ингээд нөгөө эмгтэйг сэрэгдэг байхгүй. Тэгсэн чинь яг тэр зураасных нь давснаа гар нь орж ирснээр зураасныхаа цаана алцаа явдаг байхгүй. Тэгэл ингээд дүрс мөрс нь хүртэл яг тийм энэ дүр cross the line хийж ийн энэ тэр харуулдаг. Нөгөө нэг би баг одоо зарим юмуд нь ойлгоод байна. Одоо баг тэр кино дахиж үзээд байна шүү дээ. Тийм тэгээд тэр нөгөө нэг Parasite-тэй бас зугаалгаар явцсан багт нөгөө нэг хүүн нөгөө нэг Twitter хийж байгаа хүүн гадаа паркт яг ингээд өвсөн дээр хөвчээд штэ. Тэнгүүд яг цонхныхын зураас нь ингээд таарсан заяа. Тэгсэн чинь хүүхийнх нь хөлн ингээд зураасаа давцсан өөрийнх нь биеийг ингээд зураасаа даваагүй. Тэгээд яг ингээд cross the line ингээд кино урлаг гэдэг чинь амар байдаг юм аа. Ер нь ингээд бүр секунд болгоноор юм ингээд хэлээд тийм байгаа тийм ер нь кино юм psychological киноноос яг тиймэрхүү байд юм шиг байна. Би бол тэгэл 2 цагт юу хэлэх гээд байна л ойлгоод байгаа. Секунд болгоныг өөр юм хэлээд байгаа. Юу байгаа штэ. Бонгжон хөөч угаасаа бас тийм юмар амар алтартай л да юм яг бүтэн өгүүлэг одоо тэр semiotic theory интерэж гэсэн юм алдартай. Одоо чинь Parasite-аас өмнө од болж исэн нүг Америктэй хийсэн кинонууд чинь нүг юу байгаа шүү дээ. Skyscraper л үлээ. No. Snowpiercer гэдэг киноога. Тэр нэг юм амар том юм богонтой тэгчээд ингээд урагшлах тусам нэг юм баян гэр бүлүүд нь байгаад хойно нүг бүх үлдэгдэл шахуурын нэддэг нүг ядуучууд нь байгаад идэг. Тэр чинь бүр Netflix дээр бас цуврал байдсан шүү дээ. Snowpiercer санагдах юм. Тэгээд нэг яхаараа ийм систем байд ингээд хойноос нь хүмүүс бослого тавиад урагшаа ингээд явдаг. Тэгээд сүлдээ бараг онгоцсон нүг юу н үлээд богоно нэвтэрч мэдэрдэг тийм кино. Тэр бас аим гоё кино таад үзээрэй. Тийм үзээрэй. Би одоо нэг юун дээр чи нэг 1890 гэх кино мэдхүү. Series show. Үгүй 1890 ийм би харж ирсэн юм байна. Юу ийм ном байдаг үстэй. Биш солирч. Нөгөө нэг ийм юу байдаг. Ийм нэг юм том хөлөг онгоц Англиас Америк руу явж байгаа байхгүй юу? Аха. 1890 онд. Тэгээд вау тийм үү. Вау окей. Тэгээд ингээд яг 4 сарын өмнө нэг амар том ийм хөлөг онгоц явж байгаа 4 сарын өмнө бүр ингээд ор тас алга болсон заяа. Аха. Тэгээд тэр яг тэр замаар нь ингэж явж байгаад тэгээ ингээд хажуу талд нь ийм нэг 7 цагийн зайтай нэг юм сигнал ирээд байхгүй юу? Тэгээ оцсон чинь тэр 4 сар ингээд алга болсон ийм хөлөг онгоц байж идэх. Тэгээд хөлөг онгоц руу ингээ капитан ингээд хідэн хүмүүстэй ингээ яваад орсон чинь юу ч байдгүй. Нэг хүү, нэг залуу анд үлдсэн үү? Тий. Тэгээд тэр залуу нь болохоор ингээд яг хөө тэр хөлөг онгоцноос тэр хүмүүст бол олдоогүй нууцаар ингээд сэлээд гэх юм ингээд нөгөө онгоц руу яваад орсон. Тэгээд тэр одоо тийм амар сүнцэн юм хөлөг онгоцсон дотроос тэр хүмүүс ганцхан нэг одоо 1400 гаруй хүн амьд хүн явжсэн. Тэгсэн ганцхан тэр хүү ингээд шүүгэнт төр ингээд гаднаасаа төгжигдсэн байжсэн. Гэтэ тэр яг жоох юм Бермудийн гурвалжинтай холбоотой кино. Амар сонирхолтой. Тэгээ бас ингээд яг ингээд юу байдаг ингээд юмнууд нь ингээд тавтагдаж мавтагдаал тэгсэн чинь ингээд одоо тэнд байгаа нэг эмэгтэй ийм доктор байгаа байхгүй. Тэр эмэгтэй нь ингээд капитан ингээд тэр хөлөг онгоцноос ингээд passenger list олсон байхгүй. Тэгсэн чинь тэр эмэгтэйгийнх нь нэр нь тэрэн дээр ингээд байжсан. Тэгээ тэр эмэгтэй нь өөрөө юу ч мэддэг идэхгүй тэгээ байждаг байхгүй. Тий. Тэгээ ингээд хөлөг онгоц чинь ингээд нөгөө нэг амар том хөлөг онгоцнууд чинь юм давхрахтай штэ. 1-р класс гэл. Тэгэл тэрнээс нь ингээл 1-4 мөрөв тэгээ хоорондоо холдож молдол тэгэл нэг жоохон нийгмийн давхар махаргаас харуулсан. Би одоо яг бас үзэж жоохон арай илүү ойлгоод өмнөг үзсэн. Ер нь ямар ч кинонуудыг яг одоо үед яг жоохон томорчоод ингээд үзэнгүүд яг ойлгодог тийм. Яг амьдрал жоохон ойлгогдол. 4 жилийн өмнө үзчихсэн юм а. Тэгээ одоо үзсэн чинь жоохон өшөө юм ойлгоол. Би ихтэй нөөний багтаа яг амар их кино үздэг гэсэн одоо нэг 10 жилээр тарчаал
орж ирээл баг 2 кино байнга үздэг гэсэн баггүй. Тэгэл нөгөө нэг торрент энтер амар сайхан pirate хийж баахан кино үзэн сайхан чанартай. Тэгээд би ингээ нөгөө нэг юм 3D зурт мөрхтэйсэн манах тэгээ 3D файлаар нь татмаж чаад үзсэн гэсэн. Тэнгүүд Монголдоо сайхан л та. Тийм тэгэл тэгэхэд нөгөө нэг үзэж байгаа л нөгөө нэг англи хэл мэл яг амар perfect байгаагүй. Одоо их шиг бол угаасаа байгаагүй. Одоо perfect шээ. Яа бороо Бигээс Гөө одоогийн байгаагаас мэдээж муу байсан байж таараа штэ өмнөөс нь тий. Тэгээд яг одоо гяс өлгөөд авчиж байгаа сая. Одоо perfect юм уу гэ. Одоо perfect. Би perfect. Хуцчихгүй. Тэгээд in progress is for progress. Progress. Энд чинь in progress ах. Тэгээд одоо ингээд дээр үеийн киноноо дахиж үзэн хүү ийм ингэж хэлдэг лөө. Хүү ийм утгатай байсан байгаа бас ойлгодог тим кинонуудаас байна. За. Тэгээд хоёрын нүсээ ингээл одоо ингэ сая зураасмаас гээл ингэдэг гээл кинонор яаж штэ. Тэр шиг би яг сүүлд нэг аим шин кино үзэхээс би амар аим шин кино үздэхгүй. Би тэгтээ үзэж чаддгүй зөө. Ингэж үздэг. Тэгтээ үзэх амар дуртай. Аха. Амар нөгөө нэг FOMO өдөөд үзмэсэгдээ. Тэгсэн чинь нөгөө ямар сонин нохоо тий. Амар ч нохороо. Тэгсэн чинь бас ямар аим шиг кинон дэр илээ ингээд одоо яг хүн цочоох гот ч юм уу те ингээ хүн айлгах хэсэг дээрээ одоо ингээд нэг хүний дүрс гарч байгаа штэ хизэж голд нь ингээд камера баригдав. Тэр хүн ерөөс хизэж голд байдаг гэж галбаар баруун зүүн талд нэгүүд яг хүний анхаарлыг тийшээ явж байгаа хооронд голоос нь гүйж гарах боломжтой ч юм уу. Тэнгүүд би яг тэрийг сонсчоод нэг ямар кино үзэж байгаа тэлтэй яг ингээд хүнрэн харахгүй яг нөөр цаана байгаа юмруу хараад заяа. Яг хаана гэсэн чи яг нэр цаана хөдлөдсөн. За би тэгээд oh my god. Тэгээд кино урлаж чинь угаасаа л яг тийм лээ. Одоо чинь дахиад жоохон чалччих заяа. Sorry. Энэ угаасаа миний эпизод байна. Зүгээр. Юу одоо хэн Pixar мэдээж animation studio бол мэдээж амар алдартай штэ. Маш бид хэдийн childhood-ыг жинхэнэ дүүргсэн гэрэлтэй болгосон тасархай одоо студи байна. Юу гэхээр Pixar хүнийг яаж уйлуулдаг вэ гэд хүмүүсээс юм судалсан нэг тийм одоо бичлэг интервью зөндөө байдаг байхгүй. Тэнгүүд одоо чинь 2 character ч юм уу 1 character тэр хүн одоо тэр character өөр ингэсэн юм дуутай, аятай. Одоо ингэн happy үе гарангууд тэгсээ тэр дуу нь ингээд юм transformable одоо happy ах юм бол happy болж өрөх боломжтой, сайд ах юм бол сайд болж хорих боломжтой. Гэхдээ нэг л их шигтэй те, нэг key те. За тэгээд байжлаа. Тэгэнгүүт ингээд happy болонгууд тэр ингээд аймага happy ингээд гэж шааж байгаа штэ. Тэнгүүтээ сайд үе гарна штэ. Тэнгүүд сайд дуу гарна гэж би үгэн төсөөлнө штэ. Үгүй заяа. Сайд цийн гараа нэг нь өхөд үгэнгүүд happy үеийнхэн дуу тоглогддог заяа. Тэнгүүд хүний тархинд өмнө нь гарсан happy болдог, өмнөх гарсан тэр дүрсүүд те ямар сайхан юм дурсамжуудтай байжгаад одоо ингэ нэг нь өхөд өглөө гэдэг ч юм уу. Одоо ингэ ийм сайд юм болж ингэ шууд memory trigger энэ төр хийдэг. Тэнгүүд ингээд яг ингээд тэр дүрт ингэж амар юм одоо холбогдож байгаа байхгүй юу тэр үзэгч. Тэгээж ингэж хүн амтан уйлж мөйлдөг. Тэнгүүд ингээд одоо мэдээж дууны score, дууны soundtrack гэдэг бол маш powerful юмнуудын одоо нэг байгаа шүү дээ. Тэгэл одоо Оскарын одоо найруулагч эрэгтэй жүжигч, эмэгтэй жүжигчин тусчрыг хамгийн чухал юм нас одоо best soundtrack, best score гэдэг бол одоо нэлээд одоо яаж байгаа юу гэдэг recognition авч байгаа яа монголоор юу гэж хэлвэл тэгэл би sound engineer авах гээд. Тийм шүү дээ. Одоо чи гоё киноны дуунууд дээрээс их гоё юм сонсдیں۔ Тэгэл хайда ингээд аймаа сонсдیں۔ Tron гэдэг кино байгаа. Tron Legacy мэдхүү. Disney-гийн кино. Tron ч нөөний тоглоом мотоциклтэй, disc fight-тай ингээд Disney Land орж исэн бол сууж үзэж лээсэн бэл. Тийм шүү дээ. 2010 онд тийм амар CGI-тэй кино гарч ирсэн. Би бол үнэхээр би яг тэр кино театрч бүр 3 дахь үзчихсэн санаж идэв. Гол нь жоохон бахт үзчихсэн. Тэг чи тэрэн дээр бас ингээд нөөник Daft Punk дууг нь хийжсэн байхгүй юу? Бүтэн Daft Punk цаад 2 жил орчлаад бүтэн киног нэцгчээ. Сая нөөник 2025 онд Tron яхад нэг тийм reboot хийгдсэн байхгүй. Тэгсэн чинь Daft Punk угаасаа retired болсон. Тэгээд нэг өөр 6 inch nails жилөө тэдэрсэн. Гэтэ Daft Punk-ыг бол бараагүй. Daft Punk тэгээд дуугаараа мэдээж алдартай, дүрслэл үзэгдлээрээ бас алдартай. Миний хувьд яагаад таалагддаг кино вэ гэхээр ийм дөрүүдийнх нь storytelling амар сайн. Нэг аав нь ингээд тоглоом хийж агаад хүүхдтэй байсан тэг чинь нөгөө тоглоомын ертөнцид ороод гацчихдаг байхгүй. Тэгээ гол нь тэр тоглоомын ертөнцөө ингээд барьж байгуулж ингээд develop хийж явахдаа цаа чинь ингээд өөрийнхөө клоны хийдэг байхгүй. Одоо нэг юм толь шиг юм гарч ирсэн чинь ингээд яг ингээд дарсан чи хойдолд нэг копи нь гарч ирээд өөрийнх нь өөрөө хүн нөгөөх нь машин програм байхгүй.
Тэгчээр ингээл босч ичээ you are clue гэсэн чи I am clue гэсэн. You will help me build the perfect world yes гэсэн чи I will help you build the perfect world гэдэг гэж байгаа. Тэр ингээ 2 дугаар гарсан чинь тэгээ тэр хоёр ингээ тэр доторх тоглоомын ертөнцийн ингээ байгуулаад ингээ явдаг байхгүй юу. Тэгсэн чинь өөр ингээд амьдрал өөр програм энэ төр орж исэн чинь хүн чинь ингээд өсөж хөгждөг хүний emotional enter ингэж тэлдэг тий томордог харах өнцөг өөрчлөгддөг. Тэнгүүд тэр хүн болохоор энэ зүгээр одоо ингээ болж бүтгэн энэ төр гэж харчихсан чинь нөгөө програм нь болохоор яг тухайн үед байсан хүний копи нь олонгууд тим юмыг ойлгож чаддгүй, тим юмыг хүлээн зөвшөөрдгүү. Тэгээд тэр програм нь ингээд дайсны тал болцсон. Гэтэ ясам дээрээ нэг хүний копи гэхдээ нэгэн сайндаа нэгэн муу тал болцсон. Тим түүх гардаг. Тэнгүүч ингээд character-ийн одоо ингээл development, character-ийн бичлэл одоо ингээл story writing энэ төр амар сайн кинонууд чинь ийм үсгэд дурамтай. Тэгэл тэр чинь бас ингээл амьдрал дээр хоёлоо нөгөө нэг энд суужгаад бит хоёр яг хажууд суужгаад нэг найзуудын эпизод бичиж хүртэл ярьчихсан шүү дээ. 10 жилдээ хамгийн сүүл уулзаад салсан чинь хоёроо өөр хүн болцсон байдаг. Тэгээд буцаад уулзангууд яриа нийлэхгүй яг тэр шиг тэр кинон дээрээс харуулж байгаа байхгүй. Миний найз надад зүгээр аргачих. Байлчаач. Чи байлчаач. Яриг чинь бодоод бүр ухаалга бай. За тийм. Хамгийн гол наадах зүтэр хойсоо сонсоод би бүр оттол ярьж шít. Би тэрийг сонсоод байгаа байхгүй хажуу нэг шарж гэнэ юу шарж гэнэ. Надаа сонсогдохгүй байгаа юм. Наача яг ингээд юугээс эдитлээ хэлэнгүүт яг сонсдог юм билээ. За ер нь бол тийм. Тэгэхээр ингээд character development гэдэг чухал, дуу хөгжим гэдэг бас амар чухал. За хамгийн дуртай horror кинонууд чи юу юм? Би бүр яг асуух гэжсэн. Хэдэн кино? Аим шиг кино би яри. Хотлоо. За чи яриач кинонод орж ийн. За чи би өөртөө ер нь нэлээд аим шиг кино үзчихсэн. Миний баг хамгийн амар үзчихсэн аим шиг кино гэх юм бол миний шар шорт бүр тас харуулсан. Аль боксиж аарэ. Ой. Тас харав. Дахиад л да. Миний ер нь хамгийн амар санагдчихсан кино Insidious юм байна да. Insidious story кино шүү гэнэ. Гэтэ гол нь яг нөгөө зураг авалтай амар сайтай. Тийм үү? Тэгснэ ингээд амар ингээд ах яа би тэрийг юусэн мартгүй хэрэг яг үзээд дуусан чинь болсон явдлаас сэдвүүлээгүй. Тэрнээс би жоох үг тараал. Шоо тэр бол тэрэнд итгэдэг ер нь ямар нэгэн кино болсон явдлаас. Би нэг юм ер нь сонсч байсан заяа. Манай нэг ийм одоо надаа нэг ангид сурдаг нэг юу гар байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд одоо энэ ингээд ийм шүтлэгтэй ийм бүтсэн болгонд ингээд юуж явдаг. Сүмэнд явдаг. Тэгээ ийм шүтлэгтэй. Тэгээ би ингээд асуудахгүй нэг өдөр. Ингээд өдөр болгоолж тэгээ та залхаад өөр юм асууж байгаа. Яг ингээд одоо ийм аим шиг кинонууд дээр дандаа ийм чөтгөр сүнс ийм балаа юмнууд ингээд гарч ирээдэг. Энэ үний юм уу гэсэн чинь үнэ л гэж байгаа байхгүй. Exorcism энэ гэдэг. Яг ийм болдог. Гэтэ ингээд одоо ингээд яадаг ч гэнэ юм муу сүнснүүд ингээд дандаа ариун цагаан сүнснүүдийг хайж хүүхдүүдийн юу л ордог мордог. Дандаа тиймэрхүү юм яриад. Тэгээд ч ер нь ихэнх нь одоо нөгөө нэг тэр хоёр эхнэр нөхөр агаа шүү дээ. Хоёр агаа шүү дээ. Ер нь тэгээд дандаа тоглоом дээр байгаа гэсэн юмнууд нь Annabelle тоглоом. Тэгээд эсвэл ингээд хүүхдийн бирүү орцсон сүнсүүд байгаа. Insidious ч өөр шүү дээ. Нэг нь тэр нэг нь чинь Conjuring гэж үлээ. Чин Conjuring шүү дээ. Чи Conjuring Insidious тэр гардаг үстэй. Биш Insidious чи имээ гардаг тий? Тий өөр кино. Өөр franchise. Наар ингэ солиод идэв. Бич. Чи бүр нийлүүлээ нэг кино гаргачлаасан. Үгүй Insidious гэхдээ ах өөрөө тоглолдог үстэй. Тэр ах тоглолдог. Би тийм андуураад байгаа. Өөр. Гэтэ нэг имээ гардаг тий? Мөн тий? Хаалга онгоогоод идэг. Тий хаалгатай. Хаалга онгоож орж мороод идэг. Тэр чин Conjuring юм. Үгүй тэр чин Insidious. За агуу Insidious хамгийн гоё гэхдээ хамгийн дуртай цуврал нь Conjuring юм байна. Insidious ч нэг эмээтэй хүүтэй байдаг үстэй тий. Тэр нэг юм харанхуудын хаалга орж гараад дүү Conjuring дээр чинь болохоор бас нөгөө нэг хоёр ихнэр нөхөр өгдөг шүү дээ. Тэр хоёр маань хэм бэлээ. Conjuring би бас амар дуртай. Яагаад тэгэхээр аимшиг кино storytelling-тэй байх тусам амар гоё ингэж бас нөгөө нэг character development дээр чинь яваад байгаа байхгүй. Сүүлийн нэг байсан. Тэгэхгүй тэгээ ямар аимшиг кино мөртлөө ингээл алаал талаал цочоогоол цус асгаал айлах гад хичээгээд идэг кино үзэх амар дургу. Алан талан биш байхгүй тий. Тэнгүүд ингээл ясам дээр окей цочлоо тэгээ гол нь юм айж чадахгүй дараа нь бодож чадахгүй яаж ч зүүдэнд орж чадахгүй заяа цус. Яа бас тийм байд сүнс болсон гаргаж байгаа байхгүй тий. Амьдралд нэг хөрөө үзчихэд бас гоё шүү дээ. Тий хөрөөхтэй бас гоё тий. Саа яг агаат мандаа ах надад үзүүлчихсэн баха. Тэгээ нааны жоохон багт нэг юм Монголд нэг кино одолцсон нэг Wrong Turn гэдэг. За тийм нэг буруу эргэлт үү? Нөө нэг зугаалга хийж явж байгаа хитэн найзууд. Тэгээд алдагдаад байдаг. Нэг юм мангаснууд гэх юм уу. Тийм санжин. Үгүй нэг алуурчин л гадаг үстэй. Багтаа тэрийг алуурчинчлээ. Багтаа тэрийг үз. Гэтэ миний хамгийн амар аимшиг кино.
Нөө нэг юу лээ? Heritage юу лээ? Тийм. Hereditary. Нэг амар муухай A24. шулуун шиг юмтай юу? Үгүй. Нэг малэр царайтай мөн үү? Яадаг байхгүй. Тэр чинь бас Одоо гэр бүлт нь ийм bad юм нөө тохиолдоод байдаг. Тэгээд ингээд тэгээ одоо ийм бас жоох юм psychedelic маягийн юм. Тийм, psychological thriller. Тэгээ ингээд ярэр. за Нэг юм аман захтнаад байна надад. тэгээд Shining бас гоё. Shining бас гоё. Shining үзэхэд жоохон айлгадаг мөртлөө ийм psychological юм байна. Яг ингээд жоохон ч ер нь нилийн ийм жоохон сонин эвгүй болгоод тахгүй. Айдас биш нэг ийм сонин болгоод тахгүй ингээд. Би харцгаа таа. Дараа нь ингээ киноны дараа гарсан ч гэсэн ингээ юм бодоод байгаа даа. Тийм. Юу ахгүй юу? A24 ч ер нь тэрүүгээр алдарсан ш. Одоо чинь A24-ийг мэдгүй хүмүүс сонсож байгаа бол хаанхын production нэлээ англих ч үлээ production. Тэгээ тэд нэр өөрсдөө кино хийдэггүй. Яг одоо бол кино develop хийж эхэлж байгаа. Одоо баяжсан. Тухайн үед анх гарч ирж байхдаа жижиг артистуудын жижиг найруулагч нарын киног бүтэн худалдаж аваад тэгээд distribution хийж одоо тэгдэг байсан баггүй. Тэгээд одоо жишээ нь сүүлд бас одолоод сүүлд ч гэжтэй 3 дэмжлэм Talk to me гэдэг кинод болсон шүү дээ. Аимшиг кино. Нөө гар ингээд тийм гартай яриад нөө өгцөн үнтэй яриад тийм тэр чинь бас нэлээд аимшиг кино болсон шүү. Тэр чинь бас нэг найруулагч бараг YouTube-д бичлэг гэдгээс гарууд хийж агаад тэгээд тэр A24 олж аваад тэгээд нэлээд амжилттай болсон. Юу бас гоё юм бэ? Hereditary чинь юу Ari Aster ч угаасаа л галзуу найруулагч байхгүй. Цаа чинь тийм psychological амар хийдэг. Bo is running гэж сүүлд нөгөө нэг юу Joaquin Phoenix-тэй хийсэн киноос бас нэг тийм юу болоод байгаа мэдтдэггүй. Яагаад ийм юм гараад байгаа ингээд ойлгохдохгүй заяа. Тэгсэн мөртлөө ингээд одоо ингээл жиггэн semiotic-ийн тэр чинь тэр Hereditary дээр амар их гардаг байхгүй. Би зүйлж энэ Hereditary гэдэг санагдаад байгаа. Би бас жоохон андуураад байна. Тэгэл нөөний яагаад ингээл sign mine ингээл өөр утга мотхтай тэгэл нөө нэг толоогоо ингээл яаж тэр кино бол жинхэнэ тасархаа кино. Тэгээ бас нөө Get Out гэд байна. Get Out чинь бас юу Us гэж байна. Тэг Us тийм. Тэр чинь юу те Jordan Peele-ийн кинонууд ч те Jordan Peele чинь бас амар шиг уг нь болол comedian залуу амар инээдтэй мэртэй залуу байсан. Тийм тэгчээд сүүлд амар шиг киноны сцен найруулагчийнхаа замлыг үүсгэж хоёр нэг өөртөө хамт биш нь хоёлаа юм инээд би хийгээд явдаг гэдэг мөн биз дээ. Тийм тэр чинь Jordan Peele-тэй мөн тийм. Тэр амар гоё кино байсан амар зөв кино. Ас тийм. Тэгээ Get Out чинь бас тэгэл одоо ингээл theory ингээл утга учир semiotic metaphor амар олон дүүрэн кинонууд. За чи би нэг кино хэлж байгаа марчлаа. Ямар кино байлаа? Би тэр Солонгос аим шиг кинодаас амар зөв юм шүү дээ. Тэр нэг сүүлд нэг ганц нэг ангитай нэг гарсан бас нэг Call ч лөө нэг бас нэг Солонгос аим шиг. Тэр амар зөв юм. Чөтгөр мөтгөр юм амар сайн тийм. Сая East Side Palace гэдэг Netflix дээр шоу шинээр гараад тэрийг би зүгээр амар рандом хүмүүс ингээд TikTok дээр үзээд хахаар үзсэхгүй юу? Ямар амар кино аим шиг кино зөө. Аим шиг ч гэжтэй яг жоохон амар юм гардаг мөртөл тийм амар бол биш. Гэхдээ тэр бол зохиол мохол зураг аваад CGI энэ төр бол амар эс. Энэ ч нэг юм ирсэн. Ямар кино байлаа? Юу гарсныг би яг хэлэхээ мартаад. За одоо тийм ийм жижиг кино уран бүтээлч жижиг ийм тасархаа кинонууд одоо чинь A24-ийн кинонуудыг үзүүгээд байнгын тийм байдаг байхгүй ямар A24 гэдэг нь юу лээ? A24 гэж тэр production байгаа байхгүй чи мэдгүй юу? Хийсэн шүү. Сүүл backroom-ыг хийж. Би тэр backroom-ыг үзээгүй юм аа. Тэгээд нөгөө нэг сая өнгөрсөн жил 2 жилийн өмнө гардаг чи юу лээ нөгөө нэг ийм toxic юм шахаад өөрийгөө залуухан болгоод идэх чинь. Тэр чинь A24 биш. Тэр чинь Substance. Би тэр үзээгүй гэхдээ зүгээр ойлгосон. Чинь бас нөгөө нэг юу бас нэг жижигхэн production бас distributing хийсэн. Тэр бас ихтэй амар зөв юм. A24 тэгээд ингээд жижиг уран бүтээлүүдийг аваад ингээд distribute хийгээд доод болгоод байгаа байхгүй. Тэнгүүд ингээд ямар ч одоо чинь Universal-ийн киноны үзэх юм бол franchise-ийн дараа franchise reboot-ийн дараа reboot дахиад reboot гэснээр throwback гэснээр sequel гэснээр prequel гэдэг байгаа шүү дээ. Хитэн кино Minion гараад байгаа. Тэ одоо Minion Despicable Me 6 юу тэ тийм аа шүү дээ. A24 болохоор тийм биш байгаа байхгүй. Independent filmmaker-уудын бүгднгийнхэн кинонуудыг аваад distribute хийнгүүд үзэхэд шин урамтай өөр зохиол бидний харж байгаа үзэж байгаа юмнууд гарангууд ч ингээд амар одоолоод байгаа. Тэгчээд юу тэгэж би юу ярих чаа юу ярьж байгаад уурлаа авч би сая. Юу ярьж байснаа crash out болчихсон. Наач гоё гэдэг. Юу Minion энэ аюу гоё A24 гоё гэж цаглаа загнаад эхэлдэг надад. Тий. Юу ярих чаа. Minion сэрж уурлаад шүү дээ. Антин яа Minion сада балидхүү. Бараг 5 6 дахь. Ой одоо ширэг гарах гэдэг нөө. Fast and Furious чинь сар марлууны стресс дээ. Fast and Furious 15 сарлуу шаацсан гэдэг байгаа шүү дээ. Хамгийн тэнэг кино юу гэж?
Або series заяа. Riverdale нэг тэнэг кино. За тэр Riverdale мэдгүй Netflix. Эхний season айгу хөөрхөн байжсэн. Зүгээр нь high school kids-ийн драма явжсэн. Сүүлдээ чөтгөр шулам сүнс мүсдэг яа. Супер power болоо шээ. Супер powerсаа болоо заяа. Гол дүрийн жүжигчин нь подкастт орохдоо та нар бүр өөрсдөө хийсэн сериэндээ дургу заяа. Амар дургу. Тэрийг ингээд joke болгож байгаа байхгүй. Би 1-р season-д ингээ охин байсан. Тэгснэ 2-р season манай ах өгцөн. Тэгснэ 3-р season чинь манай ах сэрэгцэн. Тэгснэ 4-р season дээр би супер power таалсан гэж. Riverdale. Тэр амьдардаг газар Riverdale гэдэг байхгүй. Тэр үнний эхний season уулын гоё яасан. Юу лээ? Riverdale гэдэг нэлээд олон жүжигчд од болсон шүү дээ тэр series-нээс. Гайх шиг ах юм. За одоо чинь ер нь бол сүүлдээс Euphoria-гийн season 3 гараад дуслаа. За Euphoria юу гэж бодсон тийм аа? За хамгийн их таалагдсан season бол угаасаа яалтчгүй эхний season байсан. Тийм үү? Надад л. За окей. За 2 юм уу? 2 надад амар таалагдсан. Ер нь за яг 1 2 хоёулаа гоё байсан юм байна. 3 дахь юу ч болоод байгаа. Миний бодлоо 3 дахь амар rush болсон юм санагдсан. Угаасаа rush гэчээд гол нь шүү дээ. Тэгвэл Sydney Sweeney 80% хөх гаргая болоо. Гол нь тэгээ тэр новшин Sydney Sweeney-гийн бүтнээрээ маагаад I'm sorry, I don't like her. Trump-ыг дэмждэг бүтэн гэр бүл тийм заяа. За political юм байна. Riverdale-ийг харуулт яг салах гэдэг байна. Подкастн дээр юм шалахгүй шүү. Riverdale-ийг харах гэдэг байна. За тэгчээд байсан гол нь ингээд тэр Euphoria чинь ингээд Jacob Elordi Zendaya хоёр дээдлчээсээ салж байгаа заяа. Энэ кино би энийг харж ирсэн юм. Миний ер нь чи үзчихсэн бахвар гэж. Энэ бүр тийм үү сүнс мүст болчихсон. Сүүлдээ супер павер мааврандаа. Бараг сансарт нисэн нөө. Наа чи сансарт нисээд бараг сансараасаа гараад. Тийм тэгээ зомби. Тэгээ зомби бараг. Тэгээд одоо тэр Euphoria-гийн ингээл бүх жүжигчдэн дотроо драматай Sam Levinson гэж найруулагч бас нүл драма. Тэгээл угаасаа амар controversial юмнууд хийдэг. Тэнгүүд ингээд Season 3 дээр угаасаа бүх дөрүүд нь тэгэл орж ирэхдээ мөнгө л бодож орж ирж байгаа. Stranger Things бол strong явсараа сүүлийн эпизод одоо. Гэтэ яг хөө Stranger Things хамгийн дуртай бол Duffer Brothers. Office бол тасархаа штэ. Office бол. Чи Office үзсэн байгаа гэсэн тийм. Би амар сонин тиймэрхүү би юу үзэх амар дургу. Office одоо жишээ нь тэгмүүд Friends гэдэг. Friends үздэг. Анда хүмүүс тэрийг нэг background маягийн юмар үздэг юм байлаа. Би тийм үзэх дургу. Би бол яг үзүүлбэрт нөгөө movie box дээр нэг гардаг гэсэн юм. За одоо жишээ нь штэ. Гого. Friends-ийг андаа тэгж binge хийж үзэх ёсгүй байхгүй юу? Friends-ийн гол одоо зорилго одоо goal нь юу байсан бэ гэхээр хаа 1990 онд 1990 онд хийсэн. Тэгчээд 2007 он хүртэл явчихж байгаа байхгүй юу? Тэнгүүд 7 хоног болгон нэг эпизод нь үздэг, 7 хоног болгон нэг эпизодыг үзнэ. Тэнгүүд тэр цувралтай хамт тэр audience ингээд хамт өсөж байгаа байхгүй юу? Тэнгүүд тэгээ тэрийг ингээд харуулж ингээд яг жинхэнэ би тэр подкаст хийгээд 10 жил болонгууд манай үзэж байгаа хүмүүс ямар болох вэ яг тэрнтэй адилхан байхгүй юу? Тэр л гол зорилго нь байсан. Одоо тэгчээд одоо Office чинь бас тийм байхгүй юу? Тэгээд гол нь яг ингээд нэг цуврал нэг эпизодыг үзэнгүүд нэг тийм гэж бүтэн инехгүй штэ. За нэг ганц инээвэл инээ те. За хоёр инээвэл инээ. За тэгчээд ингээд бүтэн цуврал дуусны дараа тэр дөрүүдэд хүмүүс амар хайрт болсон байдаг байхгүй. Одоо тэгээд тийм тэр гол дүр development гэдэг нь тийм одоо character development гэдэг хамгийн сайн байх хэрэгтэй. Тэр урт хугацааны цувралуудын хувьд бол. Тэгэл одоо тэр Monica, Chandler, Joey Moe гэдэг чинь бүр ингээд зүрхэнд орсон дөрүүд байхгүй ясан дээрээ. Тэгээд ингээд аргагүй шүү дээ 10 жил үзэж байгаа юм чинь. Нөгөө нэг Instagram дээр хийзүүлээ Friends back билүү нэг тийм юм хийсэн чинь бүр амар их like my god нэг санаж байна. Iconic reuniting гэдэг. Тэгэл одоо тэр Office-ийн дөрүүд тэгэл угаасаа 10 жил үзчихэнгүүт ч угаасаа хүн хайртай болдог байхгүй яг тэр зорилго. Тэр нэг жоохон байхад надад үзүүлэг болох би одоо л үзнэ гэж байхгүй. Гэтэ би бас хиттэл үзсэн 17 молотойгоо үзэл бараг нэг жил гарan бүр нэг үзэж чаддгүй юм байна уу? Бүр ингээд за үнэхээр үзэж чадахгүй. Korean drama, Korean series. K-drama яч та. K-drama. K-drama ч гоё штэ. Яг үзэж чадахгүй юм уу? Үзэж чадахгүй юм гэвэл Аттай жалс гэж. Аттай жалс байлаа. Бака чаа. Чамиг гол би бас бартаа үздэг лээсэн. Би ч гэсэн үздэг лээсэн. I hate it заяа. I hate it so much. I liked it. Аттай жалууд хөөрхөн лээсэн шүү дээ. Бака чаа. Choose бака. Дуунуудын бүр бүгдийг мэднэ гэвэл яах вэ? За наарч намайг өөр шарьяал гэдэг нэг. Энэ одоо бүр нуранаас ороод ирлээ. За. Үнийг ч дахиж part 2 болгож яриа. Гоё дахиад өөр series гарч болж байна. Сүүл нөөнийг одоо Joker бит хоёр хоёлаа үзсэн те. Joker-ийн part 2-ыг бүүнөр үздэг үү?
Хинтээ тэр дуулаад эхэлсэн чи би би дуулдаг кинонд дургу нэрээ. За бас яг тийм. Би дуулдаг кинонд. За чиний бодол юу вэ? За musical-ууд. Үгүй. За La La Land бол гоё штэ. За тийм La La Land окей. Mechanics юу гэдүүлээ. Гинт дуулаад ирдэг. Bollywood гэхдээ ер нь бүрийн супер байж супер паверуудтай гоё ихгүй. Тэр чи яг өөр стайл болчихж байгаа байхгүй юу? Би супер павергүй Bollywood-ууд амар iconic гэж боддоо ш. Тэр чинь нэг бүр амар том бизнес юм байл штэ. Бүр галзуу бизнес. Hollywood-аас их мөнгө ирэлцдэг. Тэгээд ер нь бол тасархай. Гэтэ тэр амар хэтрүүд гэхдээ одоо чи бас хятад кинонууд нөгөө ингээд нисээд идэв штэ. Ой тэднээс чи гоё хөөе. Тэр шаваасны хөл мөн тэр чин бас яг тэгэл яваатай хятадын угаасаа стил угаасаа тийм штэ. Бас тэр талаар амар iconic мөртлөө би ингээд үзэнгүүд жоохон инээдтэй сан. Jackie Chan бол тэр хүн галзаа бурхан байна. Iconic. Хөөе би сая уржиг дээр нөгөө юу үзлээ. The Night at the Museum гэдэг штэ. Би 3 ангийн эхний ангийн үз 2 хашийн ангитай байж тэр мэдэж байгаа үзэж байгаа ч юм байна. 3 сая Netflix дээр байна. Яа тэрийг яг утсан чи ямар гоё кино вэ ёо. Амар гоё би бүр ингээ 3 бараг 6 цаг ингээ үзчихэж байгаа. Тэгэл ийм Harry Potter матраа үзэх чинь гоё. Зөвхөн цувралууд болно хэр бол зүрхэнд үлдсэн цувралууд зөндөө байгаа. Миний хамгийн хайртай цувралууд гэх юм бол Hunger Games одоо шинэ анги гарах гэж байна. Hunger Games гоё. Тэгээд тийм Twilight бол хайртай. Twilight хайртай. Edward. Одоо үтгэдэг чи Twilight үздэг байсан уу? Гэхдээ Twilight гэхдээ би сүүлд үзсэн чи кринжлсэн ажлаа. Би нэг эхний 1-2 ангийн аниагаас хичээсээ бодол үзчихсэн. Түүнээс бол нэг амар гүнзгий ингэж орж байгаа. Хөөе. Би Breaking Dawn Part 1-ийг ээжтэйгээ хамт кино театрт үзчихсэн шүү дээ. Нээлтийн өдөр нь хамгийн гол судалт нь би бүр залгаж тэгдэг. Хорим гараад хүүхд төрөөд нөө цааш нь орон моргоо. Ормороо эвдрээд. Тийм байна. Йоо амар нац. Тэгээд Twilight энэ чинь угаасаа cringe байхын тэгэл хамаг зорилго нь л байсан юм шиг санагддээ ч надад одоо би бүр яа ном минут л уншижсэн. За тэгвэл I'm sorry энийг дахиж өргөлөж яри те. Одоо бацгаад байна. Би яг шаргадчихэв нэр ш. Яг дээрээс мэддэг болчихно. Миний бас хөл нуруу юу н хатгаж гин. Би бол ярмаар л хэлсэн та 4 цаг 7 минут болчихно. За сайхан нацгаарай. Энэ удаагийн дугаараар дуу биш кино зориулъя гурлаа. Serious 8 сарын хэдний өдөр цацагдахлаа. Тэр өдөр 100 дуусаагүй шүү guys. Би нэг юм ярьчих. Нүг яасан. Би тэгэд RC үзэхээс өмнө би IMAX дээр үзсэн байсан баг. Манай энд Берлинд IMAX Digital байдаг. Том дэлгэцтэй гэхдээ яг 70 мм IMAX болно ш. Тэрийг үзэж байгаа. Тэгчээ би тэгэд бөөнөрөө энгийн театрт Dolby Atmos-тай нэг тийм жижигхэн театрт орж үзэж байгаа. Тэгчээд би бүр 50 еврогоор юу лээ тиктэй юу лээ басны тикт авснаа Прагт очиж 70 мм IMAX анх удаага үзлээ. За тэр бол үнэхээр тасархай experience байсан. Бурхан тэнгэр минь би бүр эхлээд одоо энэ дээр ингэ зургийг оруулах юм аа. Тийм эхлээд би за алгасч гэж би бодсон байхгүй. Тэгсэн чинь нөөний бүтэн хальсаар бичигдсэн бүтэн IMAX-ын хальсаар бичсэн кино одоо хизээч ахиж гарах юм. Ахиж Nolan л team кино ахвал өөр найруулагч хийж чадахгүй байхгүй гэж би бодож байгаа байхгүй. Тэгэл за очиж үздэг шээ. Тэгээ тэр театр нь Германд аяар ганцж байхгүй заяа. Тэгээд хамгийн ойрхон байсан. Тэгээд Prague Squall London тэгээ би Prague л очиж үзсэн чинь бурхан минь таг дөрвөлжин л юм байлаа ер нь. Тэгэл бүр аврах заяа. Тэгсэн ингээд суудлууд нь бүр юм амар юм гүнзгий. Би миний хөл ингээд баг доотлын инээний хүний баг тархиных нь ингээд хойно байдаг. Тэгээд хойдноос нэг хүн намайг өчлөөд өгсөн. Би бүр дүф гэсэн. Йоо зүгээр тархитуулаад хааждаг шөө. Ганц өшгөлсөн. Тэгсэн хүү яана sorry гэ хойноос яг угаасаа мэдэрч байгаа юм чинь. Тэгээд жинхэнэ нэг тэрсэн гэтээ RC-г үзээрэй гэж би санал болгоё. Яа би ч гэсэн. Чиний юу юм бэ? Тийм миний санал болгож байгаа. Одоо дэлгэснээс буухаас өмнө та бүхэн одоо Монгол байгаа IMAX-ыг ч ашиглаад үзээрэй. Би кино үзэж эхлэх юм уу? Тийм ямар кино санал болгомоор шинэ хамаагүй дуртай хамаагүй. Blade Runner. За. Blade Runner 2024 хоёр ч гэсэн гоё. Бүр нэг гэж нэг тийм бүр 89 оных байдаг. Тийм. Нэр билүү? Тэр авчих. Чи шинийн дурган мó? Хоёр нь бас гоё. За дийма. Жохон sad кино. Солонгос кино 20th Century Girl гэдэг Netflix дээр байж магадгүй тэр айгуу гоё. Амар хөөрхөн хайрын талаар кино. Гэхдээ жохон sad. Тэр зориулъя. За. Энэ чи хэдгээр эпизод лээ? 3 дахь эпизод тий. 3. Зянг season 2 episode 3 доос гэхдээ энийг дахиж ярих юм байна. Яг гоё жоо тухтай ярих юм байна. Наран дунд жоохон шаргадах гэдэг. Кино орлого угаасаа хүчтэй, угаасаа медиа гэдэг зүйл амар хүчтэй лээ. Тэгэл. Таад гоё бас комментэн дээр киноны талаар энэ киног дуртай киногоо бичээрэй нэрээ тэр их чинь бас гоё.
нэг кино задлан гэдэг нэг юм тий тэр гурав шиг тэр шиг л ярьлаа да. Тэгээд Уруулаа угаасаа одоо кино ярьдаг болоо шаачхтай. Одоо оролцсон подкаст нэ. Тэгээд угаасаа кино урлагийг ингэж шимтэж үздэг хүмүүс гоё шүү. AD биш түр HD болгоноос тий. Гол дүрээ Батага нэрлэлчээ. Тэгээд одоо бүр кино хий гэж бодож байна. Кинонд дуу оруулаа шаа тий. Тэгээ гоё кино урлагийг гоё шүтэж ингэж шимтэж үзээрэй. Тэгэл яг тэ тэгээд гоё кино театрт очиж кино үзэж сураарай. Хулгаагаар киногоо үзэх байлаарай. Телеграмаар кино үздэг одоо байл. Заашлаа. F-movies гэж мэдэхгүй юм шиг юм ярьж байна. F-movies мэдгүй. Та нар соло кино гэж мэдэхгүй. Тэгээд би сайн нэг юм ойлголоо ер нь энийг үзээд ингэж хоёрыг яриагч нь сонсоод одоо зарим киног одоо ингэж ийм дараа нь ийм байдаг юм байлээ гэд ер нь нэшээ үнээр тэр талааны тэр киног үзэхээс өмнө ямар ч мэдээлэл байхгүй юу үзэж байгаа мэдэхгүй бол зүгээр чачи бид нар ч юм уу яг ингэж спойлер туулахгүйгээ надад ингэж юу ойлгох мэдсэн байх хэрэгтэй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй юм байна шүү. Бас хоосоо орохоор миний бодлоор би сая Одиссей дээр яг тэгсэн заяа. Ороод ингээ юу ч ойлгохгүй за эхлээд эхний 30 минут бол зүгээр жинхэнэ төөрөлт. Яг Одиссей бол өөр л дөө. Эсвэл хаяада зүгээр blind ороод гарч ирчээд судалгаагаа явал илүү тэгээд хараа гарч ирээ шүнжээгөө TikTok би сая Одиссей бүр өдөр шүнжээгөө TikTok өгсөн шүү дээ. Яаж энийг энэ яагаад яаж ингэсэн бол гэ тэ. За манайхаа баярлалаа. Үзсэнд баярлалаа. Энэ эпизодыг ингэ дуусгая. Sorry, шатлаа. Хөөе толгой бүр хасаад би бүр яг наашлаа. Like and subscribe everyone. Love you guys. Be with the hashtag. Ямар том толгойтой харагдаад. Зя. Баяртай. Чигмэт тогмэт хоёр жимсэн авч явж. Улимат дочоод урдш гүхэр болж.